За манай Google Pro 1 жилийн эрхийг сонгосонд баярлалаа. За тэгэхээр яаж идэвхжүүлэх зааврыг нь би тайлбарлаж өгье. За тэгэхээр манай явуулсан байгаа линк бол Google-ийн Activation буюу одоо нэг идэвхжүүлэх линк байгаа. За тэр линкийг болохоор хэдүүлээ компьютер дээр эсвэл утсан дээр утасныхаа браузер дээр эсвэл компьютерийнхоо Chrome дээр ч юм уу ингээд оруулаад копидноо. За copy-доод enter дарж өгөөд. За тэнгууд нь одоо Google One isn't available гэдэг ийм одоо локейшнээс хамааралтай ийм анхаарал гарч ирдэг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо Google One-ыг Монголоос шууд activate хийх боломжгүй байдаг болохоор ийм алтаа гарч байгаа. За тэгэхээр хэдүүл одоо яах вэ гэхээр эхнээл чи VPN суулгана. За шинэ таб нээж ягаад proxy VPN Chrome extension. За Chrome-оос орж байгаа Chrome extension гаргаад ирвэл зүгээр гэсэн. За тэгээ эхний энэ илэрцлүүн дараад за хэрвээ утсаар орж байгаа бол App Store эсвэл Play Store дээр мөн энэ нэрээр нь хайгаад утасны дээр application суулгаад за ороод тэгээд асаачих боломжтой байдаг. За тэгээд add to Chrome гэдгийг дарж өгөөд add extension гэдгийг дарж өгнө. За ингээ extension маань амжилттай орчиж байгаа. За энэ хэсгийг нь бол одоо ингээ хаачих болно. За тэнгуэл одоо баруун дээр талд extension-гийн хэсэг дээр нь за энийг пин болгож өгөөд FreeVPN Chrome гэж байгаа. Энэ дээрээ дарж өгөөд за одоо нэг бүртгүүлэх хэсгүүдийг нь болохоор хэдүүлээ continue with free гэж сонгоод за энийг нь болохоор нэг хэдэн секунд хүлээнгүүд нь X тэмдэг гаргаад байна. За тэгээ хэдүүлээ эндээс Америк гэж сонгож өгнө. Америк Origin Virginia аль нэг нь байж болно. За тэгээд ингэснийхаа дараа switch буюу одоо нэг асаах товчоо дарж өгөөд VPN амжилттай одоо асаач гинэ гэсэн үг. За VPN ингээ асныхын дараа хэдүүлээ одоо нөгөө линкээ refresh хийгээд өгнө. За тэнгууд одоо ингээ гараад ирж байгаа. Activate your Google AI Pro plan гэдэг. За энэ болохоор яг хуу зарим үед болохоор урамшуулттай байдаг болохоор 18 сараар ингээд төвчж байгаа харагдаж байгаа. Их тохиолдолд бол ер нь бол 12 сараар бол байгаа. За тэгээд одоо энэ хэрэг маань өнөөдөр ингээд төвчүүлэнгүү таны энэ Google-ийн чинь аккаунтн дээр одоо таны сонгосон Gmail дээр чинь гэсэн үг. Одоо энэ миний хувьд болохоор энэ Gmail дээр идэвхжих гээд одоо бэлтгэгдсэн байна гэсэн үг. За тэгээд энэ Gmail дээр чинь за өнөөдөр болохоор 6 сарын 15-ны өдөр ингээд 18 сарын хугацаатай. За ингээ 12 сарын 15 хүртэл 27-ны 12 сарын 15 хүртэл дуусгаар юм ирэх бол болчихж гинэ гэсэн. За тэгээд active plan гэдгийг дараад за ингээд болчихж байгаа гэсэн. Ерөөсөө юм аа. Тэгээд go to Gemini руу гэдэг хэлбэрээр дараад хэдүүл шалгачих гэсэн. За тэгээд ингээ Gemini руу оронгууд одоо энэ хэсэг дээр cut дараад өөрийнхөө profile дээр дарж харна. За тэнгууд одоо энэ profile зургийг нь тойроод ийм дөрвөн төрлийн өнгөтэй цагир гараад ирсэн бол pro account амжилттай идэгдсэн байна гэдгийг бол илэрхийлж байгаа гэсэн. За хэдүүлээ одоо VPN-ээ буцаад дараад no thanks гэдэг нэг одоо унтраачиж болно. Та Flow V3 гэдэг ч юм ийм их мэдээлэл ашигладаг болвол энэ proxy VPN-ийг мөн ашиглаад явал зүгээр. Gemini дээр болохоор хэдүүлээ энэ дээр шууд ажиллаа явна гэсэн үг. За баярлалаа.